Үцгээ. Зөвлөг иймэрхүүл гүд юм да. Өглөө өвдөө ууж болох толгойн гэрэл хэрэгтэй. Үзүүний орол баф. Хаттай финиш гэж хэлдэг. Тэр харагч байна. Yeah, finish 50k. Let's get it. 10 км. Let's get it. За дугундаа орсон. Дугаа засварлах. Дуг нь харсан яваад ирсэн. Одоо дугуйг нь хийлчлээ. Дуунах ч сайхан л да. Юу ч ойлгочих юм бол тэр зүйл зарцуулах цаг энерги зориулахад бэлэн болчихдог. Өчигдөр зүйлтэй шаардсан энерги цаг зав чин сармайлтыг гаргахад хүн бэлэн болчихдог. Тэгэхээр хамгийн эхлээд юу ч хүсэж исэн бай. Зорилгоо тодорхойлох хэрэгтэй л да. Тэгээд тэгсэн цагт өөрөө хаа хүрч чадах тэрийг олж мэдээ зорилгоо тодорхойлсон цагтгээд юу хийх нь тодорхойлчт юм да. Өглөө ирсэн. Ихтэй гарч бүр одоо гүнд орой болцсон 9 болж байна. Энийг хаттаас өөр газар бүүж үзье да. 8 км гүйсэн байна. Километрахгүй л таа. Гарахгүй ч магадгүй шүү дээ. За 8 км гүйсэн байна. Одоо 3 км. Тэгэд буслаа да. Бэлиний чарлагаалга дөө гадаа амар дулгаах. Яг орон цагаар хөрөлөн бол айгүй 50 болчтой юм байна. Маргааш өглөө гарч ирэх юм да. Let's get it. За маргааш болсон байна. Тийм маргааш болсон байна. Let's get гэдэг монголоор нэр юу гэж хэлэх нь бол мэддэг бол бичиж хэлээд өгөө. За. Энэ шин зам оллоо. Яг шинэ биш л дээ. Миний хувьд шинэ. Гэтэ энэ жоох муудсан байхыг бодвол өмнө байсан зам байна л та. Нилээн муудсан. Хамаг ирзэн энэ найрлаад. Одоо яг л ингэ явж. Нилээн том зам байх шиг. Цаашаа нилээн яваад байх юм шиг харагдаж шээ. Муудсан зам болохоор жоох явж байгаа дуусчих байх ч үтсэж. Яваа лаа. Би тэр түрүү явж исэн замын төгсгөлтөд нэрчлээ. Ингэж төгснө гэж явахтай мэдсэнгөө. Тэсэлсэнгөө. Хотгоо чинь сайн мэдгүй л байна. Наа ингээд тэр хүртэл ийм зам байгаа. Өглөө 6 гэж болсон. Сэрээд хэдэн минут юу хийгээд байгаа юм бэ гэж бодож байгаа юм.
Яг өглөөний хитэн хинээд тэгээд нойрносоо сэргээл хүү заа гүцхээ гэл. Тэгээд өнөөдөр миний төрсөн өдөр 10 сарын 10. Тэгээд клубын сантайгаас болчихсон уулзсан л даа. Нэрээ минь түрсэн болоод баярлаа. Арч. Gonna take a freight train down at the station, Lord. I don't care where it goes. Gonna climb a mountain, the highest mountain. I jump off, nobody gonna know. Can't you see? Oh, can't you see what that woman, Lord, she been doing to me? Can't you see? Can't you see what that woman, she been doing to me? I'm gonna buy a ticket now, as far as I can. Ain't a never coming back. Ride me a southbound, all the way to Georgia now, till the train had run out of track. Can't you see? Oh, can't you see what that woman is? Засарсан байл. Гүнд. It's Friday. Та 5 дахь өдөр болж байна. Уул нь өглөө гарч гүөх хэвчээсэн. Өглөө унтцсан байлаа. Тэгэхээр одоо л гарч гүндээ. Хөнгөн гүйлтгэх юм өнөөдөр. Яг бэлтгэл эхлснээс хойш ойролцоогоор 3-7 хоног суура бэлтгэд зарцуулж байгаа юм бол ямар суура гэхээр aerobic base гэж нэрлэдэг юм аа. Яг монголоор сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь монголоор гүйлтэй холбоотой юмнуудыг нэлээд муу мэддгээ би анзаарсан л та. Яг сурхал ах тэгээ яваа. Тэгээд энэ 7 хоногт ер нь бол миний суур тавилт бодлого хийж байгаа бэлтгэлүүд маань дуусчихаа. Тэгээд дараа 7 хоногоос хурдны бэлтгэлүүд, хурдны дасгалуудаа юм бол хийж эхэлнэ. Интервал гэдэг анги, интервал давтан гүйлт гэж нэрлэдэг юм байлээ. Интервалыг. Тэгэхээр давтангуудаа дараа 7 хоногоос хийж эхлэх нэг 400 м-ийн тойрог 10-15 удаа ингээд хам хурдаараа макс хурдаар тойршгүй. Тэр давтан гэж нэрлэдэг байлээ. 1 2 3 дахь 7 хоног одоо ингээд 3 дахь 7 хоног. Тэгээ 3-7 хоног турч ихвчлэн хөнгөн гүйлт тэгээд холын гүйлт нь нэг хол биш шүү дээ.
ойролцоогоор нэг 16-аас 17 км. Тэгээ өнөөдөр чинь 9 сарын өнөөдөр чинь 10 сарын 17 гэдэг чинь ойролцоогоор сүүлд марафонд гүйснээс хойш баг 3-4-7 нэг сар болох ч байгаа гэсэн үг. Тэгэхээр миний ингээд амрах цаг хугацаа маань нөхөн сэргийх цаг хугацаа маань ингээд энэ 7 хоногоор дуусч байгаа байхгүй. 42 км гүйсний дараа сар гаруй өөртөө нөхөн сэргийх амрах цаг хугацааг олгодог. 21 км хагас марафонд гүйсэн бол 27 хоног гэж явдсан байлээ. Тэгэхээр 4-7 хоног болчлоо. 4-7 хоног турш дандаа easy хөнгөн гүйлтүүд хийсэн. Одоо дараа 7 хоногоос жоохон хэллэгээ чангаруулна. За гүйтэй. Easy 8 km. Easy. Суй. За бүтсээд одоо 6 км гарч гүйе. Тэгээд ингээ гүйчих юм бол энэ 7 хоног ингээд альбасаар дуусчаа. 7 хоног бүлт дууслаа. Дараа 7 хоногт илүү холгүй нэ. Энэ 7 хоног сайн 54 км гүйсэн байна нийтдээ. Дараа 7 хоногт чинь 4 дахь 7 хоногт тэнгууд бодвол нэг 60 гаруй км гүйх байхаа. Их гүйдэх нь гоё байгаа ч гэсэн. Яг гүйхтэй тулаад ирэнгүүт. Нэг залхуурч гэдэг гэсэн чи. Гүүгэл юм л та. Залхуу хөрлөж гэсэн. Өөр яах вэ тэ?